За тэгэхээр hi guys, өнөөдөр би та хэд Dead Rising жинхэнэ түүхийг ярьж өгнө заяа. За тэгэхээр юутэй ч лайк болон саба дараарай. Бас комент хийгээрэй. Тэгээд бас шеэр хийгээрэй. Dead Rising дуртай хүмүүс рүүгээ. За тэгэхээр ихтгэе. Юутэй ч 1895 оны 8 сарын 6-нд Nikola Tesla Вашингтон хотоос хэрэв нэг жилийн дотор тэрэг нарт зориулж yellow fever буюу ийм нэг өвчин байдیں۔ Заяа. Yellow fever өвчний хор нөлөөг дуурайх юм дуурайж юм хорт зэвсэг хийвэл цалин аавна гэсэн телеграф иржээ. Телеграф гэдэг нь зүгээр захиа шүү заяа. Тэгээд Tesla Stillwater шоронгийн цаазын ястай хоригдлуудыг ашиглаж болох болсон. Tesla анхны загвараа хуваараасаа өмнө хийж чадаж цэргийнхэн 1896 оны 1 сарын 2-нд түүний хурдан байдалд талархсан бас нэг захиа явуулав. Тэгээд тэд түүний хийсэн зэвсгээс 100 торхыг захиалав. Тэр зэвсгийн Agent 15 гэдэг шүү. Заяа, Agent 15. Tesla болон түүний ажилчид өөрсдийнхөө хийсэн зэвсэгт өртөж зомбинууд болж юмс маш буруугаар эргэжээ. Tesla вируснаас амьд үлдэхийн тулд тархиа авч шилэн савнд хийж ингээ хадгалсан байдаг. Тэр ингээд тархиа хийхээсээ өмнө ингээд тархийг нь ингээ олсон бол шинжлэх ухаанч нарт өгөөд ингээд түүний шинээр ингээ бариулахыг ингээ хүссэн заавар ичсэн байдаг. Тэгээд 1899 оны 7 сарын 5-нд Мексик зомбины вирусыг эмчлэх ийм гарч тэрийг нь очиж авах бол бидний зорилго байдаг юм аа. Тэгээд бас 1898 оны 2 дугаар сарын 6-нд Captain Prescott Вашингтонд байрлах штабаас ингээд захиа хүлээ авсан. Өөрийн багийнхантай хамт Agent 15-ийн ачтыг хүлээ авах тухай. Мөн эдгээр бөөрөнцгийг 2 хоног хадгалах дараа нь тээвэрлэгч ирж авч яваад USS Maine хөдөгт хүрэхийг тушаажээ. 10 өдрийн дараа Prescott дахин захиа авч Agent 15 болсон эсвэл USS Maine-ийг дурдах бүх өмнөх захиаг устгах онц яарстай тушаал авна. Түүний дараагийн өдөр Prescott удирдлагад хариу өгөхгүй бол урвагч дөрвөгч хэмээн нэрлэгдэх болно гэсэн анхааруулга бүхий тушаал авсан. Энэ нь Prescott харьцаагаа зогсоосон мэт ойлгогдсон байна. Улмаар Prescott-ийн толгой дээр шагнал тавигджээ. Ингээд нөгөө шерифтэр Captain Prescott-ыг алаад зархаар $150 авдсан шүү дээ. Тэгдэг. Prescott болон түүний хүмүүс эцэст нь нөгөө Agent 15-д чинь өртөөд зомби болсон. Одоо тэд нэр ингээд Fort Constitution ингээд байдаг болсон. Prescott нөгөө өмнө нь хариулаагүй шалтгаан учир нь тэр олон түүний ажилтнууд аль хэдийн зомби болсон байсан. Тэгэхээр энэ бичлэгийг дуусгасан үзсэнд баярлалаа. Bye guys.